Сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Choin CNN ингээд 41 дэх влогоор уулзч байгаа маш их баяртай байна. Энэ удаагийн влог бол аягүй гоё тийм гоё влог байгаа. Тэгээ аягүй гоё влог байгаа. Тэгээд хувцас захиалсан. Shein гэдэг аппликейшнаас хувцас захиалсан. Тэгээд хувцснууд маань ирсэн. 17 төрлийн юм захиалсан. 11 хувцас, тэгээд 7 жижигэн хөрхийн зүйлүүд захиалсан. Тэгээд ямар хувцснууд захиалсан та бүхэндээ харуулъя. Тэгээд дээрээс нь би бас өөрөө энэ удаад ямар өнгө төрхийг бүтээх гэж оролцсон гэдэг зүйлүүдээ бүгдийг хуваалцъя гэж бодож байна. За, бэлэн үү? Эхлэв. Өөрөө хувцсны хараас. За. Гэр хувцас. За, эхлэе. Эхлээд флашнаас нь эхлэе гэж бодож байна. Одоо угаасаа гоё флаш үзүүлээ. Би өөрөө бас амар ягаан өнгө дуртайхгүй. Одоо ч гэсэн ингэ тэр чигээр ягаан болсон зогсож байгаас. Хүмсэн хүртэл ягаа. Тэгээ миний захиалсан флаш хүртэл ягаан заяа. Гэхдээ энэ бүр хайраа. За. Флаш маань нэг юм. Хэвчлэн юм. Чаар. Би өөр жоохон бүдүүн байгаа л та. Ихтэй уучлаарай. За, тэгээд би энэ флажн дээр юу яасан юм? Энийг гэж байна. Энийг би бол нь юу яасан байхгүй? Хосоор захиалсан. Хосоор юм байна гэж одоо захиалсан байхгүй юу? Аппликейшнээр захиалтай өмнө камтайгаа юм яг хийсэн. Тэгээ хосоор юм байна гэдгийгсэн чи үгүй яг нь ганцаар ярьж таарсан. Гэхдээ яг би энэ удаад захиалсан миний хувьд болохоор нэг тийм амар өнгөлөг. Тэгээд нэг юм ирэмираа тийм юм захиалсан байхгүй юу? Тийм юм өмсөл гоё юм шиг санагдаад. За нэг өмсөх юм бол ингэж харагдсан заяа. Үзчихлээ. За ийм хөрмастэй. Хөрмастэй. Чиний юм хөө. Яартасан. Энийг ингээ материал нэм миний юуны флашны материал бол угаасаа юм даун материалтай. Даун тийм юу гэдүүлээ. Даун. За нэрийг мартчихлаа шүү. Даунтай ойролцоо нэг тийм юм хальт нилонтой гэж мэдхгүй нэг тиймэрхүү материалтай. За энэ болохоор угаасаа нөгөө нэг якны материал гэдэг чинь нэг юм хатууд тий яг юм материал. Тэгээ миний хувцснууд бүгдээрээ топ болон юмуд нь флажнууд нь бүгдээ S size-ийн флаж топнууд байгаа. Яа гэвэл угаасаа томдохгүй байх гэж бодсон. Тэгсэн чинь яг л томдог л тий. Угаасаа би ч яг өөр жижиг юм. За тэгээд ийм энэ хоёр ихтэй хайраа. Тэгээд энэ дээр энэ хоёрыг өмсөөд тэгээд ийм шил захиалсан байхгүй юу? Тэг шилэн гэсэн амар хөөх хийдэг. За энэ ингээд хайрцсан марцдаг байгаа. Тэгсэн юм дотроо ингээд дотор тал энэ саун хүртэл амар тийм гоё цав. Амар гоё чанартай. Тэгээд би болохоор нэг амар малгар ахгүй юм. Тэгээд шил захиалахтаа ер нь айгу захиална гэж юусоо байхгүй миний хувьд заавал очиж зүү үзчихээж авахгүй бол хэр баргийн шил надад юусоо цогтгүй байхгүй юу. Яг бол хид жижигдээд эсвэл хид томдоод идэх байхгүй. Тэгэхээр би энэ шилийг болохоор зүгээр туршилт хийж яг үндэ захиалсан байхгүй юу. Зүгээр шил нь ер нь яг ямар ихийг харъя л гэж бод зүгээр санамсаргүй байдлаар тэгээ угаасаа ягаан юм дээр зүг хэмжиж бодож ингээ ягаан шил асах байдаг. Тэгээд харагдана. Чонд ялж байгаа чи. Одоо дараагийн хувцас руу оръё. Тэгэхээр одоо юм топнууд аягүй захиалсан. Ер нь топ өмсөөрөө угаасаа амин тойлоо. Тэгээд топ өмсөнд бол угаасаа цаанаас өөрөө тэгээд турхах гэж найддаг. За, нэг өмс чарвал. Яа. Энэ энэ тофл юм уу? Энэ шорт миний шорт. Тэгээ шорт нь дандаа байсан. Тэгээд энэ шортын дээр өмсөл хөөрхөн харагдах топ байна да гэж бодож захиалсан. Топнууд нь аягүй хөөрхөн. Харсан дээ. Тэгээд материалын хувьд нэг юм юу гэмээ. Энэ торон материалтай. Ингэж харуулдаг тий. Энэ торон материалтай юм билээ шүү. Тэгээд топ өөр чинь өөр ахад нэг топ байх хэрэгтэй. Нэг үсэн топуудаа дуусгачих юм. Хичээ өөр юм лөө. Энэ тоо дэйсигийн топ юм аа.
Энэ болохоор юм цагаан өнгөтэй топ байна. За цагаан тофны ингэж харагдах юм байна. Гэтэ би энэ цагаан тофн дээр арай өөр өмд өмсөе гэж бодож өмдийн нас цахиас тэр өмдөн өмдийн хараг. Ер нь амар колорлог хувцас захиалсан. Гоё өнгөлөг бай гэж бодоод юм өмд захиалсан ба. За өмдийн нас үзье заяа. Гэтэ топ нь ер нь бол юм. Нэг юм сонин буруу харц юм шиг загвартай юм билээ. Буруу харц юм шиг загвартай юм байна. Шорт мортон дээр бол ингэж харагдав. Тэр юу авсан өмдийн хүмүүс байна. Урт хүмүүстэй болохоор юу тооч мовч тайлах бас хэцүү шүү. Гэтэ зүгээрээ би чаднаа. Энэ жоох ингэж доошоо. Тэгээд жоохон бариу. Ирсэн бол бариу болгомоор юм байна. Тэгээд тэгэх юм бол ингэ топ дээр юм. Гоё харагдах юм шиг. Тэгэхгүй болохоор хит дээшлчээр ингэ нэг гитс маань харагдахгүй болохоор топ энэ орж ингэ баг нийлчээр юм шиг харагдлаа юм дээ. Энийг жоохон угаасаа нэг жоохон урт том өмд байна. Тийм хамгийн бага эзэмар нэхэд бас уртлаа юм л та. Тэгээд хэрвээ энэ өмдөд захиалах байгаа бол юу шүү. Энэ A size би захиалсан боловч одоо ийм надад ийм том байгаа. Тэгээд би жоохон ханах хэрэгтэй юм байна. Тэгээд энэ том шүү. Тэгээд тэр ч одоо юу хүсэлээ. Би чинь юу 160 63 зэ. За бараг 63. Тэгээд миний чинь одоо нэг 55 байна уу? Би 60-аас 55 болсон. Гэтэ амар гоё өнгө нь гоё. Материал нь болохоор нэг тийм юу гэх юм. Би одоо ямны материалаа хэлж бодохгүй юм. Даав бол биш. Силикон. Силикон гэдэг үг орж ирээд байна. Ялонтай бас биш. Тийм дундын гэхгүй. За дараагийн хавцан. За тоопоо дуусгая гэсэн. За энэ сүүлийн топ хаа. Энэ топ аа. Гэтэ би юу яагаад л энэ топыг яг яаж өчрөөж болохгүй л байгаа. Тэгээд модельийнхаа яаж өмсдөр нэг аппликейшн руу ороод модельийнхаа хэрхэн өмсдгийг олж харуул бас арай өөр харагдах баг. За араас энэ эдэлтэй үедээ завартай. За тэгээд юу тофны бас нэг ийм гоё топ байвал гоё юм л үжтэй. Ийм ханцуутай тофнууд юм бас их содон сонирм байх юм л үжтэй. Энийг гэтээ ингээд их гоё нарийнхан ууж муулаг гоё харагдах юм шиг байна. Би нэг хомстой болохоор гоё ууж чадахгүй байгаа юм биш үү. За. Нэг ихтэй гоё плаж малаж биш нэ юу бүн дээр өмсөл гоё харагдах юм болов. Надад ч тийм уртыг бүгэлээ. Тэгж бодож юм тэгээд. За ерөнхийдөө бол яг зүгээр топыг харуулчих. Дараа нь тэгээд сонирхол миний инстаграм руу орох юм бол инстаграм дээр дараа нь нэг юм дээр өмссөн л зураг авахулсан байна хаа. За дараагийн овч руугаа оръё. Энэ болохоор юу байхгүй юу? Топ тэгээд шорт хоёр гэх юм. Гэтэ яг хувцсны дотор өмсөх байх. Арайч одоо хүмүүс явахгүй явж болох гэж бодож байна. Гэтэ мэдэхгүй л юм л та. Өмсөөр харуулсан. Өмсөөр амар хөөрхөн. Зурган дээр аягүй хөөрхөн гэсэн. Яг л зуршил ирсэн л дээ. Миний өмсөн тофнууд, өмднүүд бүгдээрээ S size шүү. Нэг эрэг болж магадгүй. Би бас нэг яг өөрийнхөө арзмаар мэддэггүй гэдэг яг хувц захиалгатаа мэдсэн байхгүй. Би өмднийхөө арзмаарыг мэддэггүй, бүх юмныхаа арзмаарыг мэддэггүй. Тэгээ харин аз болж манай икү надад тусаллаад. За энэ нэг юм яах вэ? За энэ хувц болохоор яа. За энийг үгүй. Яа баахал хүмүүс. Хувцсын топ үзсэн. Гайг байгаа нэг 10 хувцсан дээр. Энэ болохоор юм ингийн тоохон дотор. Гадуур цамцтай хойлоо хасаар ирсэн. Хасаар авахгүй. За. Энийн материал нь болохоор бас нэг юм
яг ингээд энэ хувцснууд бол яг цэвэр даваа бол биш байгаа юм л та. Тэнийг аюу гэхдээ ийм материал байл аюу зүгээр юм байна гэж бодсон шүү дээ. Хит даваа биш тэгээд хит бас нэг төв сонирм биш дээ. Гурмаас энгийн тийм сул чөлөөтэй ингээд гадуур ингээд заримдаа гарахтаа заримдаа өмсчүүлтэй. Энэ юм хөө. За. Одоо ер нь хувцснууд маань баг дууссан юм шиг байна. Тийм арай дуусаа байна. За тэрнээс өмнө би юу яа энэ дээр цүнхэд сүртэй захиалсан нэг уц мцаа игээд аваад сүрмөлхөр игээд аваад юм тийм явсархан сүм тэр болдог шүү дээ. Тийм захиалсан юм гэдэг юм байна. Өөр захиалах юм бол хөрмас. Дотор занчсаа нэлийн том. За тэгээд ингээ өөрөө юм юм их хэрэгтэй юм болоо гэж бодчихсон хөртөө захиалсан. За хоёр дотор хувц захиалсан. Дотор хувцнаас ямар ирэх нөө гэж бодож тэгээд дотор хувцаас өмсөж харуулах юм шиг хайшин. Тэгээд зүгээр нэг нь энэ байна. Тэгээд нэг нь энэ бикинегаа тэгээд айгу гоё материалтай ирсэн. Тэгээ бас S size яг надад таарсан. Тэгээд угаасаа жоохон юм сундаг материалтай юм лээ тийм. Одоо юу үлдсэн юм бэ? Дуусна уу? Би өмнө авсан бас нэг плаж харуулъя. Би өмнө яг анхны нүг сайн анхны захиалгаа хийхдээ плаж авсан. Гэхдээ тэр плаж маань энэ плаж маань юу асан шүү. Эми захиалсан. Би жижиг жахаар томцсон дээр гэж бодож байгаа. Эми захиалсан. Эс бол арай барахгүй харил жижиг мах байх гэж үзсэн чинь би угаасаа эс цагаар хөвтэйсэн мэлээ шүү. За энийг харуулъя. Тэгээд тэрний дараа энийг харуулчаа тэгээд хоёр гутал захиалсан. Тэр хоёр гутлаа. Тэгээд өөр жижиг захиалсан чинь тэдрээ харуулъя. За энэ плаж болохоор миний өмнөх яг туршилтыг захиалсан плаж маань баггүй. Эм сайзын плаж гэсэн. Гэхдээ миний хувьд яг энэ хоёр талаас нь тэгээд уртлаас нэг таньж оёод тэгээд өөртөө харуулсан юм. Надад ийм плаж зохихгүй юм билээ гэдгийг ойлгосон. Би ямар юм бэл шүү. Ингээд янз янзын хувцас захиалж үзээд тэгээд тэндээсээ тэрийг өмсөж үзээд надад зохих юм байна, зохгүй мэн гэдэг юм мэдээд авчих боломжтой юм л дээ. Тэгээд миний хувьд бол нэг юм мөртэй тэгээд нэг юм салангад нэг юм хувцас нэг л тийм зохиодж байгаа юм шиг зохиодж байгаа юм шиг нэг тийм хоёрын оронд юм байлээ. Тэгэхээр ахиж нэг юм хувцас нүд захиалах байх гэдэг. Хөргөн урт. Юугийн салгаад тус нь өмсчих боломжтой. Хоёр хувцас болгоод бас өмсчих боломжтойсэн болохоор энэ захиалсан. Тэгээд энэ ихтэй айгүй хөөрх ирсэн шүү дээ. Айгүй зузаан. Тэ эн чин зааж арай. Энэ надтай ойролцоо хүүхдүүд миний логийг үзэж авал та нарын хувцас бол хувцсны сайзыг бол бараг хэлээд өгчдөө. Энэ болохоор би ээлийг захиалсан байхгүй юу? Гэтэ энэ хүүдийн надад жоохон томддог. Тэгэхээр ээлээс багасгаад захиалж болно гэсэн. Ойролцоо битэй өгтөд байвал шүү дээ. Тэгээд жоохон том юм тэгэл өөрсдөө хайр зам болчихгоо тий. Нөгөөдийн нь бол айгүй хөр хэрд юм билээ. Айгүй зузаан. Зя. Одоо болсон уу? За болсон байна. Энийг тайлаад өөр хувц өмсчээ. Тэгээд би готлнуудаа танилцуулъя. За тэгээд энэ флажтай байгаа влог өөрчлөлөө. Яа гэвэл би энэ флаж өөрөө би ямар гоо өндөр ягаан өнгөтэй баймаар. Тэгээд энэ өөрчлөлөө. За тэгэхээр ийм хөрхөн савтай ярина. Тэгээд сая болохоор би нэг юм нэг юм хөрмөн. Эдгээр ер нь айгу готлнууд нь айгу хөөрх ирдэг. Тийм хөрхөн. Цанаасаа л би тэ муулчад төгсөн тэгээд хоны баярхаа хувцыг ер нь авчаа гэж бодож шүү дээ. Тэгээд өмнө нь болохоор би яг энийг захиалсан байхгүй юу? Энэ нь болохоор энэ хоёрыг захиалсан. Нөгөө дэшаа уйдаг готлоод дээ шүү дээ. За энийг өмсчвэл ингэж харагдана. Би зураг нь энэ энэс хөрх ирсэн бас төсөх юм санаараа. Энэ болохоор 37 байхгүй. Тэгээд надад жоохон томдоод байсан учраас би саяны гутлаа 35-аар захиал 36-аар захиалж авсан. Энэ шилийг захиалсан юм. Шил нь бол айгүй гоё ирд юм биш үү? Энэ шил захиалаарай. Хувцнаасаа илүү шил захиалж эхлээд үзэх юм бол шил нь ямар гоё ирдэг мэдэх юм бол цаашдаа гоё хувцас захиалах хүсэл төрнө. Тэгээд би нөө өсөө айгүй өөрийнч тэр өрөөлийнч тэр үсийг амар гоё шүлж чадвартай. Тэгээд 2 сэнэ тас. Асал яа.
гоё ирсэн өдөр одоо удахгүй өснөд гоё үсээ гоё шүлж өгдөөл. Тэгээд нэг юм бол авсан. Энэ болохоор энэ аюу хөөх. Би энэ бол үсний болт молт юм ирзээ авчаар амир хоббит шүү дээ. За нэг манай болч. Хөрмөд. За ингээд дууссан баха. Юм үлдсэн бол одоо тэгээд өнгөрсөн. Ингээд дууссан л юм шиг байна. За ингээд нэг юм ховснууд захиалын тэгээд өөрөө бас нэг яг би яг одоо ингээд бичлэгээ хараад яг бодоод байна л та. Би яг ингэж харагдана гэж бодож яг энэ ховснуудыг захиалсан тэгээд яг л тэгж харагдчих чадчихжээ. Тэгээд өөртөө амар гоё юм. Хүн яг нэг тийм өөртөө юм лук бүрдүүлчихтэй нэг за би нэг ингэж харагдана. Ингэж харагдахад бол би нэг юм аавандаа гэдээ авчдаг. Тэгээд яг тэр авсныхаа дагуу аваад тэг ингэж харагдсан да. Баяртай байна. Миний хувьд л шэйний авснуудыг аюу тийм гоё загварлаг юм байна гэж утсан. Тэгээд үнийн хувьд ч гэсэн аюу боломжтой. Тэгээд сонголт ариу. Тэгээд ер нь ингээ үзэж байгаа л аль нь надад таалагдж байна те. Эндээс нэг юм урт флаж юм уу ингээд сонгоод хараад явах боломжтой. Тэгэхээр ер нь хүсвэл шэйнээс ховц захиалаарай. Аюу дайггүй санагдсан материал нь ч гэсэн дайггүй тэг өөрхийн арзмаарыг эхлээд нэг туршилт болгоод нэг хэдэм захиалж үзээд өөрхийн арзмаарыг мэдчихээрээ тэгэх юм бол бүр амархан. Тэгэхээр эхний ээлжинд их олон хувцс биш цөөхөн хувцс захиалж үзээд мэдчихээрэй гэж захий. За тэгээд ховтос бурхан би ч итгэр гэж үгээдэг штэ. Яг тэр яг үнэн. Тэгэхээр манай охтууд нэг тийм юм гоё өөртөө ихтэй гой ховцнууд өмсдөг тийм юм юутай харьцаатай юм байгаасаа гэж би аягүй хүсдэг. Тэгээд би ч гэсэн одоо ингэж ийм эмэгтэй болох гээд ингээд аягүй хичээж байгаа. Би ч мөр 12 төгсөд надад юуп байхгүй төгсөж ирсэн шүү дээ. Би ингээ 12 дараагийнхаа урлагийн үзлэгт орох гэсэн чинь яагаад ч үлээ бид нарыг нэг юуп өмсөж иргээд тэхгүй юу. Тэгээд би гэртээ очиж юуп хайсан чинь надад юуп байгаагүй. Тийм л амир ишүүд дан тамирын хувцастай дан джинс өмдөмтэй тийм айгүй эргэтэй л тийм хүүхдтэйсэн. Яалтч нөгөө дээр нэг ахтай өсцсний одоо гай мэн гарсан ч юм ааши. Бидг амир эргэтэй л хүүхдтэйсэн байхгүй. Тэгээд би оюутан болоод ер нь за би ер нь жоохон эмгтээлээ болохгүй маань ядаж би нүрээ бодохгүй болохгүй маань гээд оюутан болоод нүрээ бодож эхэлж ийсэн. Оюутан болоод тэр нэг 2 дугаар курсээс хойш л ер нь өөрийнхөө имижийг гэх юм уу өөрийнхөө дүр төрхийг надад нэг ийм хувцснууд гой зохих юм байна. Би ийм хувцсан дуртай юм байна. Би ийм өнгөнд дуртай юм байна гэдгийг амар ойлгосон. Тэгээд тэрнээс хойш ер нь өөрийгөө бодож сурсан. Тэгээд эмэгтэй ер нь өөрийгөө аягүй гой бодчихдаг байх хэрэгтэй. За гоё биш юм ахэд ер нь өөртөө ингэ таалагдах хэмжээнд. Би бол нэг тийм сайн бодож чадахгүй л дээ. Би тийм өөрийгөө мундаг гэж хэлэхгүй. Гэтэ яг өөрийнхөө хэмжээнд яг нөгөө карантинд орсон үед яг бодог захиалж аваад тэр үед би яг ингэ бодож сурсан. Тэгээд одоо бол яха бас нэг гайгүй өөрийгөө бол яха бутчаал хэдий. Тийм ээ. Тэгэхээр миний охтууд тийм гоё ингэ гоё эрт хүчтэй тий. Нэг юм цог залбаатай өөртөө итгэлтэй хинч чамайг хараад нэг ингэж энийг одоо дээрлэгч гэдэг юм уу те эсвэл юу гэдэг нь басамжлуулахгүйгээр тийм гоё ирч хүчтэй цог залбаатай тийм хүчтэй юм ихтэй байгаасаа гэж би охтод амар бодоод байгаа байхгүй. Хиний одоо магадгүй зүгээр ийм бодлоо авч амар байгаа байхгүй. Юу гэдэг би бүдүүн болохоор магадгүй барив балгаж унтж болохгүй те. Эсвэл би одоо ээж болсон юм чинь ийм богино банзалч юм өмсөж болохгүй. Яг ёс зүй байх ёстой л доо. Гэхдээ ёс зүйгээс гадна бас гоо сайхан байх хэрэгтэй байхгүй. Юу гэдэг хит гой болох гээд хит муухай болж болохгүй. Тэгээд хит ингээд өөрийгөө бас бариад иж болохгүй. Яг би бол яг тийж боддог. Тэгээд ээж бас намайг аяг барьдаг л байсан л та. Наа чи арай богинохон байж юм уу те. Наа та хаана өмсөх гээд байгаа юм ч гэдэг юм уу яг тиймэрхүүнүүд угаасаа байсан. Гэтэ яхаа ингээд яалтч би ингээд юу гэдэг тэр олон туршилтаар чинь тэр олон тэнэх хувцалтуудаар чинь тэр бол өөрийн амьдаа өөрхөн нөгөө нэг стилийг гэх юм болохгүй л яваад исэн байгаа юм л та. Хачаач юм өмсөөлтэй ингээд өөрт нь гоё ягаад ч юм шиг те. Эсвэл өрөөлийг дуурайж гоё ярагдгаал тэр ягаан өмссөн болохоор би ягааны өмсөл гоё ярагдсан ч гэдэг юм уу те. Энэ мэдчлэн ингэж тэнэгтэж фейлдэж явсны эцэст одоо ер нь жоохон төхөөд байгаа гэх юм уу. За ер нь нэг ийм хувцас надад дажгүй харагдан да. Тэгээ ер нь би нэг ийм дүр төрхийг өөртөө бүтээж чадна да гэсэн юм итгэл үнэмшилтэй болсон байна. Тэгээд өнөөдрийн хувьд болохоор зүгээр би яг нэг хэдэн хувцас авсан. Тэгээд тэрийг харуулсан. Хамгийн гол нь энэгээр юу хэлэх гээд байгаа юм бэхээр санаа аваасаа нэгдүгээр тогтоод маань тий нэг ийм хувцснууд байгаа юм. Гэтэ миний хувьд болохоор Монгол тахтаа нэг тийм гой хувцалмаар байдаг байсан ч хувцснууд маань нэгдүгээр хит үнэтэй байсан. Хоёрдугаарт нэг тийм гой хувцснууд юусэн олддоггүйсэн байхгүй юу. Нэг л тийм
байдаг л плашнууд те байдаг л топууд. Тэгээд нэг арай нэг юм гоё юмнууд нэрхээрээ аюу үнэтэй тэгээд оюутан хүүхдэд тэдний чинь аваад өмсөх тийм боломж бололцоо бас аюу бага байдаг гэсэн. Тэгээд өөрөө хөдөлмөрлөж байгаа болохоор бас хөдөлмөрлсөн хөлсөө өөртөө зарцуулах бас их гоё. Тэгээд битэн хүн ч өөрийгөө бас их гоёар харуул бас гоё. Тэгээд өөрийгөө ерөөсөө голж болохгүй шүү дээ. Би угаасаа бүдүүн юм чинь ч юм уу тэгж болохгүй. Тэгэхээр яг үүндээ бол яг нэг сарын өмнө бол би хизээч яг сар 10 хоногийн өмнө бол би өөрийгөө энд ингээд зогсож ийн гэж ерөөсөө төсөөлөхдөггүйс. Яагаад гэвэл би айгүй чин нэмцэн. Одоо ингээд зогсоод хүртэл миний гэдээс ингэж унчаар хэмжээнд би айгүй чин нэмцэн. Тэгээд байсан. Тэгэл би хувцнуудаа захиалчаал би. За одоо би угаасаа дасгал игээ турахгүй бол ирсэн хувцнууд маань надад таарахгүй. За таарсан ч нэг тийм юм сонио харагдана. Тийм учраас одоо л турах хэрэгтэй гэдэг ингээд сар гадна дасгал хийсэн нийцтэй одоо ингээд бас дэжгүй зогсож байгаа байхгүй юу. Тэгэхээр боломжгүй юм гэж ерөөсөө байхгүй бах. Тэг хичээгээрээ. Тэгээд өнөөдрийг сайхан өнгөрүүлээрээ би амар гоё happy байлаа. Яагаад гэвэл янз янзын хувцс өмсөд өөрийгөө бас ингээд өөрөөр хувцс чинь бас хүний ингээд амар өөр харагдуулж байгаа шүү дээ. Хувцс өсний өнгө, хумс, нүүр бодолт эдгээр бүгдээр нийлээд хүнийг ингээд амар гоё өөр арай өөр харагдуулж байгаа байхгүй. Тэгээд одоо миний өмнөх влогнууд үзэх юм бол би бас шал ондоо хүн сууж байгаа. Тэгээд одоо бол бас шал өөр хүн болсон зогсож байна. За тэгээд нүртэл үзэнд баярлалаа. Дараагийн влогоор дахин уулзцгаая. Цоёмсын YouTube channel-аа subscribe хийх юм артуу. Тэгээд саяны хувцнуудаа ер нь утахгүй өмсөд зургуудаа даруулах бах. Тэгээд Instagram-ын маань бас follow хийгээрэй.